Сайн уу? Нааг Чин зэрэг гэдэг. Би Манд сургуулийн 10 бай ангийн сурагч. 5 хүүхэдтэй айлын том хүү. Одоо ингээд өнөөдөр миний өдрөөр аялцгаая. Миний өдөр бас жоохон нэг хаяада үнэхээр сонирхолтой байдаг. Би тэрийн айгүй дуртай. За ингээд сургууль руугаа явцгаая. Өглөөний минь сайхан амарсан уу? Эцэг ингээд гурван давхар руу гарчлаа. Манай энэ гурван давхар ер нь ахлах нэг жигүүр. За энэ бол манай анги. Сайн байна уу? Нэг 16 17. За тэгвэл өнөөдөр үзэх гол сэдв. За инфляц сэдвээ тавьсан. За ерөнхийдөө инфляц гэж юу вэ хэмтүү те? Инфляц гэдүүлээ тодорхойлбол мөнгөний үн цэн буурна те багш. Тэр нэг хэтрүү юм дээр. хэтрүү инфляц гэдэг үү? Тий мөнгө бол ерөөсөө үүргээ бүх талаараа л алдаал мөнгө ямар ч үнцэнгүй болоод. За ойлгомжтой. Даахаар ойлгомжтой тий. Инфляцийн үед яа харах замаа олсон. Тий. За нийгмийн хичээл ороод дууслаа. Нийгмийн хичээлээр манай багш үнэхээр хэрэгтэй зүйл заарлаа. Юуны тухай заасан бэ гэвэл инфляцийн тухай заасан. Тэгээд их дажгүй хичээл байлаа. Одоо дараагийн цаг түүх орно. Түүх орохоос өмнө усны савндаа усаа дүргье. За би одоо усаа авах гэж байна. Усаа авахаар явцгаая. Манай сургууль шингийн хөтөлбөрийг өмнө жилээс эхлээд бид бүгдээ нэвтрүүлсэн. Завсарлагаан болгоноор бараг ус уудаг. Хүүхэд бүрт биенийгийн индекстэнд таарсан усны хэмжээ болон яаж тэр биенийгийн индексээ тооцоо гаргахыг бид бүгд зааж өгсөн. Манай сургуулийн өнцөг болон бүрт ус цэвэрлэгчүүлэгч байдаг. Энэ нь шингийн хөтөлбөрийг дэмжихэд их тусалсан. Одоо ингээд шингийн хөтөлбөрийн маань биенийгийн индексээр яаж одоо өөртөө тохирсон усыг одоо ингэж авах вэ? Яаж авах вэ? Ер нь зөвлөгөө нь энэ самбарт байдаг ус шүүгчнийхээ хажууд. Сайхан амарсан уу? Бол тэр чигтээ Европыг бол тэр чигтний яасан байна уу? Каспийн тэнгисийн баруун тал газар дундын тэнгисийн хойд эрэг тийм ээ. Тэр чигт нь бол Алтан ордны ус эзэлж исэн. Энэ болохоор Цагаатаа улс, энэ Ил хаант улсын үе. За түүхий хичээл сая тарлаа. Үнэхээр гоё байлаа. Өгөөдөө цагаатаа гэдэг ер нь Монголын эзэн төрөм гэдэг айгүй гоё заадаг бас айгүй гоё багшаа. Ер нь бол манай сургуулийн багш нар айгүй гоё мундаг. Тэгээ манай ангийнхан ч гэсэн айгүй гоё идэвхтэй оролцлоо. Тэгээд гоё байлаа. Одоо их завсарлагаа болсон сүмөгээ оон. Давидсан дэвтэр номоо орой. 2022 онд JICA олон улсын байгууллагаас хийсэн сүү сүүн бүтээгдэхүүний хэрэгцээ судалгаагаар сурагчдын сүү сүүн бүтээгдэхүүний өдөрт авах хэмжээ 310 г байхаас 90 г, кальцийн өдөрт авах хэмжээ 700 мг байхаас 260 мг байна гэсэн үр дүн гарсан тул 2023 оноос эхлэн эцэг эхийн дэмжлэгтэйгээр анх хэрэгжүүлж эхэлсэн. Манай сургууль сүү хөтөлбөр энэ жилээс хэрэгжүүлж эхэлж байгаа. Яагаад вэ гэхээр аймгийн хэмжээнд өнгөрсөн жил ингээд хүүхдүүдийн бага ангийн хүүхдүүдийн цусны шинжилгээ авч үзсэн. Тэгсэн чинь D-амин D-метр гээд ер нь кальци их дутагдсан. Одоо манай үеийн хүүхдүүд тэгж сүүний одоо зарим авдаг амин D-мээр дутагдаад байгаа. Тэгээд манай сургуулийн захиргаа ингээд сурагч бидэд бүгдээд ингээд тулгуурлаад ингээд яагаад тэгээд байгаа юм гэдгийг шийдэхийн тулд ингээд сүү хөтөлбөрийг ингээд хэрэгжүүлж эхэлж байгаа. 2 дахь, 3 дахь, 5 дахь өдөр бид бүгдээ сүү өгдөг. Тэгээд өдөрт 200 г сүү өгдөг. Тэгээд тэр нь айгүй гоё байдаг. Манай сургуулийн хувьд болохоор ийм D-амин дэмээр илүү өртөгтэй, илүү амин дэмтэй сүүг бидэд өгөхөд санал болгоод тэгээд бид бүгд ч тэгээд энийг нь уугаад хэрэглээд тэгээ явж байгаа. Тэгээд одоо энэний дараа ер нь одоо тийм цусны шинжилгээ авахд ер нь бол сайн гаргах байхаа л гэж бодож байгаа. Ер нь тэгээ сүү гоё штэ. Би айгүй гоё сүүнд дуртай. За одоо мэдээллийн технологи одоо доорогоо 2 давхартайгаа юусэн мэдээллийн кабинет руугаа.
Манай сургуулийн орчин ерөөс айгүй гоо ингээд сурагч руугаа чиглэсэн бүх зүйл рүү ингээд чиглэсэн. Химийн кабинет байдаг, эдүүтний ингээд кабинет байна, career choice гэдэг нэг кабинет байна, физикийн кабинет байна. Энэ болохоор мэдээллийн өрөө энэчээ хүүхдүүд мэдээллийн технологийн хичээл суун, цахим цогондоо суун, тэгээд английн хөтөлбөртөө хамрагдан нэг Pearson гэдэг нэг хөтөлбөрт хамрагддаг. Өөр тэгээд өөрийнхөө хүсэлтээр ингэж энэчээ суугаад програмуудыг нь ашиглаад өөрийгөө хөгжүүлж болно. Дуртай цагтаа ирж ер нь өөртөө хэрэгтэй зүйлээ бас хийж болдог талаараа нэг бодлогын даваа талтай байдаг. За харъя. Хөдөлгөөн зураг маань JPEG гэсэн өргөтгөлтэй байна, тийм ээ? За, хөдөлгөөнгүй зүгээр зураг маань яг нь JPEG болон PNG гэсэн өргөтгөлтэй байх нэ. За, одоо компьютер дээр бүгдээрээ Photoshop програмаа нээгээд ийм зургийг хийж үзье. Хөдөлгөөнд зураг үүсгэж үзье. Янз Photoshop програмаар ажиллаж үзлээ. Тэгээд нэг тийм ийм саксофон гэдэг ийм ойж байгаа бичдэг гэж үзлээ. Дажгүй сонирхолтой байлаа. Одоо химрүү явж байна. Манай сургууль ер нь бол тийм биологи, байгалийн ухааны талын тийм кабинетуудтай, химийн кабинет байгаа, физик кабинет байгаа, биологийн кабинет харин байхгүй. Гэтэ биологийн кабинетыг ер нь гадаа мадаа ингээд хаяа ордог. Тэгээд манай сургууль чи ер нь ногоо могоо тарьдаг. Зам болохоор ногоо тарьдаг. Тэр 100 мөн тэгээд тэр ногоон дээр тэр байгалийн ухааныхаа хичээлийн зарим юмнуудыг оруулдаг. За химийн кабинет руу орцгоё. За спирт болон био түш. За бүгд сэдвээ тавиарай. Тэнийг юу болгох нь вэ? Түүш болгох. Тэнийг тэгээ ямар машин болгох нь? Эко. Машин эвэлдэг. За тэгвэл зүгээр одоо энэ дизель түүш бензин хийж байгаа машинууд ямар хий гаргадаг? Утаа гаргадаг. Нөө юу штэ өө. Хөхрийн хүчил. За. Нөө хөхрийн 4 оксид. За хөхрийн 4 оксид. Азотын 2 оксид. Дараах молекулуудыг молекулын загвараар угсраарай гинэ. За эхнийх нь болохоор C2H5OH. Энд чи сая юу байлаа? Этанол байсан да. Яг этанол. Яг этанол. За этанол бай. За 2C. За цагираг загвараар үзье. Тэр чи юм байхгүй. C. За ингээд дөрөв албаа гарах хэрэгтэй нээс. 4 албаа гарна тийм. Нэг цэгээс. Үйл энэчээ голдоо байх хэвээр. За хиймээчээс орлоо. Үнэхээр сонирхолтой байлаа. Шинэ мэдлэгтэй боллоо. Спич эдрийн тухай үзлээ. Ер нь бол гажгүй байлаа. Одоо хэдүүлээ доошоо бууж хоолоо явуулна. За ингээд жижүүрээ өнөөдөр бит хоёр жижүүр. Ингээд ер нь ариун цэврийнхаа байдлыг ер нь хангацсан. 2024-өөс 2025 оны хичээл хэмжээнд Дунд Ахлах ангийн 200 гаруй сурагч эцэг эх асраа хамгаалагчийн дэмжлэгтэйгээр өдийн хоолнд хамрагдж байна. Ингэснээр сурагчид өдрийн турш хичээлээс гадуур үйл ажиллагаа, хүүг төвжүүлэх хөтөлбөр болон сонгон дуйландаа бүрэн хамрагдах боломжтой болсон. Яа, хоолоо ягуулна да. Энэ жилээс сургууль дээр өдрийн 3000 төгрөгөөр өдөө бодлого хөтөлбөрт хамрагдж байгаа. Зөвгөндөө аяг тавгаа авч явахгүй болохоор энэ надад айгүй амар санагд. Өдөө бол хитдэг болсноос хойш сургууль дээр хичээлдээ төвлөрөөд дэлгүүргүйхээ болоод хийх ёстой зүйлээ хийх ёстой цагт хийгээд хийх боломжтой болсон. За сая өдөө бодлоготой хамрагдчихлаа. Одоо манай IELTS хичээл орно. Манай IELTS хичээл бас speaking clubтай. IELTS-ийн хөтөлбөр нь 2024-өөс 2025 оны хичээл хэмжээлд хэрэгжиж эхэлсэн бөгөөд IELTS шалгалтанд өндөр оноо аван гадаадын ихтэй сургуульд эсэн суралцах зорилготой 9-өөс 10 дугаар ангийн 18 сурагч 7 хоногт 6 цагийн хичээлд хамрагдж байна. The first question. Have you ever done shopping till you dropped? Have you ever? Have you ever? Yes or no? Yes. Yes?
Уугалт. Тэчгүй юм шиг. Number 2. Digital music player. Number 3. Recycle. Today, Chinzo and Tushunbai will ask some questions about others' impression about these movies. What's your impression about that movie? So, to be honest, my impression about that movie was kind of mid because their storytelling was bad and plot was kind of not good. Oh, nice. If the movie was real, what character do you wanna be? So, if the movie was real, I would want to be a character like middle-aged man because being kid in that story was really hard because you know like child labor and slavery. So, I would want to be a middle-aged like adult man. За сая IELTS-д орлоо. Манай IELTS өнөөдөр шинэ хичээл үзлээ. Шинэ хичээл айгүй гоё сонирхолтой байлаа. Одоо доошо бууж цахимдаа орон цахим сонгоо. Миний нэг сонгосон хичээл өөрөө байгалийн ухааны хичээл. Тэгээд тэр байгалийн ухааныхаа сонгосон хичээлээр цахим сонгондоо суусан байгаа. Байгалийн ухааны 3 хичээл сонгосон. Хим, биологи, физик. Физик нь болохоор ингээд танхимаар ордог. Хим, биологи нь цахим сонгоноор ордог. Одоо би химийн цахим сонгонтой байна. Монгол улс даяар ингээ багш нар байдаг, хүүхдүүд ч байгаа. Тэр сонгосон хичээлээр нь өөр танихгүй багш нар ингээд хичээл зааж, мэрэгжлийн багш нар хичээл зааж ингээд өөрсдөө ингээд заадаг. Энэ маш их даваа талтай. Нэг бодлын тийм хүүхдүүдэд цахимаар ажиллах болон нөгөө талаар суралцах авьяасыг нь хөгжүүлж яадаг талаараа онцлог байдаг. За сая химийнхаа цахим хичээл суучлаа. Сая дууслаа. Тэгээд өнөөдөр бас ер нь гоё өдөр байна. Бас жоохон завгүй. Одоо хэдүүлээ явж модоо устна. Өнөөдөр манай сургууль хуваарийн дагуу ингээд устгаа явуулж байгаа. Өнөөдөр манай ангийн хуваарийн дагуу явагдана. Гэхдээ аль талбайг устна гэлээ. Ок. 2015 оноос эхлэн сурагчид ногоон байгууламж бий болгох ажилд гар бие оролцсон сургуулийн гадна талбайд 2000 гаруй мод сулгасан байна. Мөн жил бүр 8-9 төрлийн хүнсний ногоог гадна талбай болон хүлэмжинд тариалдаг бөгөөд байгалийн ухааны хичээлтэй интеграцлогдсон сурагчид сургалтаар олсон мэдлэгээ баттган суралцж байна. За одоо бидэд ангиараа хуваарийн дагуу модоо усалж байна. Хийсч ирсэн хог мог энүүгээр их байна. Манай ангийнхан бас сэвэрлж байна. Угаасаа манай сургуулийнхан бүгдээрээ сэвэрлдэг. Анх намайг ер нь 1-р ангид ороод анхны сургуульд орж ирж байхад энэ ч юу ч байгаагүй, ямар ч мод байгаагүй. Одоо бодоход 10 жил өнгөрч энэ ч үнэхээр их олон мод ургаж байна. Энэ маань угаасаа манай сургуулийн үйлчлэгч, сурагчид, багш нарын хийсэн үр бүтээл. Энэ ч үр дүнгөө өгч ногоон байгууламжтай болж байгаа. 100 мөн тэгээд ер нь ногоо тарьдаг. Ногоо тариад тэрийгээ намар нь хураадаг. Наа чи нүүн яасан вэ? Миний тэг 2-р ангид байх тариа үсттэй. 1-р ангид ч арай байгаагүй маа наа чи. 2-р ангид 16 монд хэлсэн тий. Хэлээгүй. Янз. Амраал ороод ирэхэд ингээд ер нь хаамар гоё ногоо хогтдаг. Тэр нь айгүй гоё санагддаг. Нэг тийм нэг хөдөө хээр нэг гоё нэг уул нуруутай ингээд мод өдөртэй газараар явж байгаа юм шиг айгүй дотн сэтгэл ойр айгүй халуун дулаан мэдрэмж өгдөг. Энэ ч тэгээд хичээл сурлагт минь айгүй гоё нөлөөддөг юм шиг санагддаг. Багш нар маань ингээд хичээл зүтгэл гаргаж энэ зөвлөг мөлөг тарьж модоо шин сэтгэлээсээ усалж ийм зүйлсийн хүчнэл энэ манай сургууль хөгжиж дэвшиж энэ ногоон байгууламж үүсэж одоо үдээ 10 жил хүрсэн байна. Үнэхээр гайхалтай. Би сургуулийнхаа сурагчдын зөвлөлд явдаг, бас скаутд явдаг. Манай сургуулийн сурагчдын зөвлөл болохоор манай сургууль ер нь болж байгаа бүх үйл ажиллагаа, тэмцээн уралдааны зохион байгуулдаг. Манай сургуулийн удирдлага манай сурагчдын зөвлөлийг аягүй сайн дэмждэг. Одоо ингэ шүү, тэгээ шүү, ингэ шүү гэд ерөөсөө дэмжиж явцдаг. Бид сурагчд маань тэгээ бүгдээрээ л ингээд ер нь бол хуваарлагдаад
тэмцээн уралдаанаа явуулдаг. Энэ нь ч тэгээд бас хэрэгтэй юмсыг санагддаг. Ирээдүйд ямарваа нэгэн үйл ажиллагаа зохион байгуулахад бас хэрэг болж магадгүй. Манай сургууль байнга үе тэнгийнхний дээрлэлийн талаар асуулга авдаг. Тэгээд өнгөрсөн жилийн хувьд гэхэд манай сургуулийн сурагчдын 20 гаруй хувь нь тэгж дээрлэхэлд өртсөн байна гэж манай нийгмийн ажилтан тайлбарласан. Тэгээд ямар дээрлэхэлд гонцолж байсан бэ гэсэн чинь тийм нэгэнтээ нэр очиж өгөх байсан. Ер нь сургуульд үе тэнгийнхний дээрлэлт ер нь багасаад ер нь сургуулийн орчинд нэг байхгүй болвол ер нь бол сурагчдын хичээлийн идэх, үр дүн, нийгэмшилт зэрэгт нь хэрэгтэй юмсыг санагддаг. За хэдүүлээ өмнө хичээлээр ангийн ажиллаараа одоо нөгөө хувийнхаа зан чанарыг тодорхойлох үйл ажиллагааг зохион байгуулсан тий. За хэн ямар зан чанартай байна? За түүндээ тулгуурлаад би ямар мэрэгжил сонгуул надад ер нь тохиромжтой байна уу гэдэг дээр хэдүүлээ тест ажилласан байгаа тийм ээ. За тэгвэл өнөөдөр бүгдээрээ мөн ялгаагүй тухайн одоо өөрийнхөө хувь зан чанар дээрээ мөн дахиад нэг тест ажиллаад за ямар мэрэгжил тохирохыг нь хэдүүлээ дахиад нэг тестлж үзье. За бүгдээрээ харъя. Хувь хүний зан чанараар танд тохирох ажил мэрэгжлийг тодорхойлох боломжтой байдаг байна тийм ээ. За тэгвэл бүгдээрээ одоо энд хэдэн баг нь байна? 4 баг. 4 баг нь байна. За эдгээр 4 багнаас эхний багныг уншаад чамд одоо аль нь илүү тохирч байна? Нэгийг сонгоно. За дараагийн багныг уншаад аль нэгийг сонгоно. Ингээд 3 4-р багнаас нэгийг сонгоно. За тэгэхээр энэ дээр энэ 4 багнаас таад үндсэндээ хэдэн мэдээлэл сонгох нь вэ? 4 мэдээлэл сонгоно. За тэгээд сонгосныхын ар дээр багш нь тухайн мэдээлэл дээр чинь ямар зан чанартай энэ та тий. За тэр одоо зан чанар чинь одоо ямар мэрэгжлийг юу эзэмшихэд илүү тохиромжтой юм бэ гэдгийг хэдүүлээ үзье. За бүгдээрээ уншаад сонголтоо ичих. Та хэд мэрэгжлээ сонгосноо? За сонгоогүй юм байна. За Чинзогийн хувьд ямар хичээл сонгосон бэ? Байгалийн ухааны 3 хичээл, тэгээ математик сонгосон. Энэ 3 хичээлээр гүнзгийрж байгаа тэгээ мэрэгчлээ сонгоно гэж бодож байгаа. За гардын хувьд ямар мэрэгжил сонгосон? Би барилгын инженер болох гэж байгаа. Барилгын инженер. За ямар хичээлүүд сонгосон блэ? Тэгээ мат физик, англи, мат физик дээр төлөх юм гэж хэлсэн. Тэгээ дагаад англитэй зүгээр хаа гэж. За энэ дээр хэдүүлээ ирээдүйд ер нь яг ямар мэрэгжил сонгох юм бэ? За түүнтэйгээ холбоотой одоо 11 12 дугаар ангидаа ямар хичээл сонгох вэ гэдэг сонголтоо бичиж тэмдэглэж үлдээлээ. За бүгдээр нь амжилт хүсье. Би бага ангид байхасаа л эхлээд байгалийн ухааны хичээл, математикийн хичээлдээ дуртай байсан. Яагаад тэгэхээр манай багш бидэд туршилт хийж өгдөг байсан, гадаа хичээл ордог байсан. Айгүй сонирхолтой байдаг байсан. Тэгээд дунд ангид орж ирсэн чинь байгалийн ухааны хичээлүүд кабинетээр орж ирсэн. Тэр нь бүр илүү сонирхолтой санагдаад айгүй дуртай болсон. Харин математикийн хувьд гэвэл би ер нь бодлогоодох айгүй дуртай. Хариуг нь гаргачаад нэг яалч нэг тэрнээс айгүй гоё ингээд мэдрэмж авааддаг нэг тийм юм хийсэн юм шиг айгүй тийм үр дүн гарсан юм шиг санагддаг. Тэгээд тийм болохоор би математик хичээл дээр бас айгүй дуртай байдаг. Би Чинзогийн найз Анар байна. Тэгээд Чинзогийн тухай гэх юм бол бид хоёр 1-р ангиас хамт найзлсан. Нэг ангид сурж байгаа. Тэгэл ер нь Чинзоо бол бага ангиас авах бол нэлээд хөдөлгөөнтэй. Тэгээд бас нэлээд тийм сэргэлэн хөвгтэйсэн. Тэгээд Чинзоо өдрийн санаж байгаа хамгийн гоё дурсамж гэх юм бол төрөөжл өдөр хамт баруун ангиудаар аялаад ирсэн скаутын туслангаар. Тэгэхэд Чинзоо өдөр бүр яг илүү нэгнийгээ ойлголцож илүү сайн найзууд болсон гэж ер нь бодож байгаа. Манай ангийн дарга хүн гэдэг хүн бол одоо ингээд нэг зүйлийг ингээд төлөвлөөд зориг болгоод тавьсан бол тэрэндээ ингээд ямар ч аргаар хамаагүй хүрдэг байгаа. Нэг зүйлийг яг ингээд бүр тултал нь хийж чаддаг тэр зан нь бидэд маш их үлгэр дуурайл болж тэрүүгээр нь бидэд амар бахархмаар санагддаг. Манай сургууль 10 дундаа солилцоо гэдэг тийм хөтөлбөр явуулж байгаа. Тэрүүгээр бол яг 10 дундаа бол 8 дугаар анги 10 дугаар ангидаа гэсэн 2 удаа өөр ангиуд руугаа шилжин орсон байгаа. Тэгээд миний хувьд болохоор энэ хөтөлбөр нь маш гоё санагдж байгаа. Нөгөө ангийнхаа хүмүүсийг сайн мэдгүй, зан чанарыг нь мэдгүй байсан болохоор тэднэрийн зан чанарыг мэдээд буруу бодж исэн хүүхдүүдийг зөвөөр ойлгосон болохоор их гоё хөтөлбөр юм шиг санагдаж байгаа. Би математикийн багш мөгч жаргал. За тус мандал сургуульд 2018 оноос хойш тасралтгүй ажиллаж байна. За хугацаанд бол сурагчдыг анги хамт олноор нь нас арна хөгжүүлэхийг зорж ажилласан. За манай 10 бай ангийн хувьд бол өнгөрсөн 2023-аас 24 оны хичээлийн жилд аймгийн геометрийн массын олимпиадад тэргүүлсэн анги байгаа.
За нэгдүгээрт бол массын сургалтын ач холбогдол болвол мэдээж ангаараа хоцрогдлохгүй сурах зорилго байдаг байгаа. За багш хүний бахархал бол мэдээж сурагчдын маань амжилттай байдаг. За манай сурагчдаас бол яхаа аргагүй онцлог одоо мундаг сурагчдын нэг бол манай чин зориг байгаа. За оролцсон уралдаан олимпиад тэмцээндээ бол тогтмол одоо тэргүүлдэг. Аймгийн жишээ математикийн төрөлцөө олимпиадын авраг. За жил болгоны аймгийн олимпиадад бол амжилттай оролцдог юм сурагчдын нэг байгаа. За нэгдүгээрт бол массын олимпиадын одоо зорилго болов сурагчдыг анги хамт олноор нь хоцрогдлохгүй сургахыг одоо зорж зохион байгуулдаг олимпиад байгаа. За тиймээс ч одоо тус олимпиадад бол сурагчдыг 3 төвшөнд ангилаад за тэгээд ер нь бол бүх сурагчийн яг өөрийнх нь өмнөх одоо шалгалтын оноог дараагийн шалгалтын оноотой харьцуулаад за алдсан агуулга нь юу вэ гэдгийг багш байнга явцын үнэлгээгээр олж илрүүлээд за сурагчдын нийтлэг алдсан агуулга болон тухайн сурагчдын алдсан агуулгыг ахин шалгалт авах байдлаар бол олимпиадад бэлддэг. За мөн зөвхөн олимпиадад гэлтэхгүй яг ээлжид хичээл бүртээ бас сурагчдыг масаар нь хөгжүүлэхийг зорж ажилладаг байгаа. Би ингээд хичээлээ дараа явж байна. Манай хичээл ер нь ихэвчлэн 6-гийн үед тардаг. Өнөөдрийн хувьд 6 гэж тарсан. Өдөрт өвөл байсан бол энэ хаваар ингээд халтаргаа гулгаатай харанхуй ер нь хаяад ингээд энэ гэрлүүд нь юусэн асдгүй тийм жоохон асуудалтай нохоо бас байдаг, нохооны асуудал байдаг. Ерөнхийдөө манай үеийнхний хувьд бас иймэрхүү асуудлууд тохиолддог. За би эзэн гэртээ ирлээ. Би гэртээ аав ээжтэйгээ 4 дүүтэйгээ амьдардаг. Гэхдээ манай аав ажилдаа явцсан, ээжтэйгээ 4 дүүтэйгээ одоо гэртээ байгаа. Сургуулаасаа ирсэн, хувцас солилцсон одоо ээжтэй туслаа хоолоо хийж байна. Бас өөрийнхөө дуртай хоолыг хийж байна. Миний дуртай хоол цовин, би тэгээ бас айлын том байх хайдаа хэцүү ч гэсэн айлын том болсондоо их баярлж явдаг. Манай аав ээж хоёр нэг маш сайн дэмждэг. Миний ингээд ямар сонирхолтой байна. Миний үе явуугаар явах юм. Яах юм гэдгийг нь асуугаад дэмжээд төрөл бүрээс нь ингээд явуулдаг. Хэрэгтэй хичээлийн хэрэглэл, хэрэгтэй ном дэвтэр ер нь бол байнгад ингээд надад анхаарал тавьдаг. Тэрэнд нь үнэхээр их талархаж явдаг. Тэгээд түүнийхээ хариуд ч тэгээд би өөрийгөө сайн хүн болно гэж боддог. Хэдэн түүнийхээ хувьд ч сайн ах нь болно гэж боддог. Би өөрөө тэгээд том ахыхаа хуваар хэдэн дүүнэртээ үлгэр дуурайлуулж өөрийнхөө алдсан зарим зүйлсийг дүүнэртээ зааж өгч дүүнэрийнхээ сайн ах нь болж ирээдүйд мундаг хүн болохыг ер нь мөрөөддөг. Манай хүү мандал сургууль анх 15 онд байгуулагдаад 1-р ангид орсон. Мандал сургуулийн ер нь гадны хойчин дотор талын аюу гоё зэвэр зэмцгэр байсан. Тийм болохоор эргэлзээгүй манайх мандал сургууль өгсөн байгаа. Багангийн багшиг Чулуун цэцэг гэдэг заагаар маш сайтай. Тэгээд аюу сэргэлэн цаваа багш байдаг болохоор сэтгэл хангалуун байдаг. Суур энэ болохоор аюу сайн тавьж өгсөн болохоор одоо болтол манай хүүхэд одоо хичээлдээ сайн байгаа. Манай хүүхдүүд сургууль дээр өдний цайгаа уудаг. Эцэг эхчүүд сар бүр хоолны хэмжээ сарын сүүлчээр өгдөг байгаа. Хоол иддэггүй байхад үеж бол хүүхдүүдийг ямар хоол хүнс юу авч идэж байгааг мэддэггүй аягүй санаа зовдөг байсан. Одоо бол сургууль дээр өдний цайтай болсон болохоор ямар хоол хүнс идэж байгааг нь тодорхой болсон болохоос сэтгэл хангалуун байна. Давсыг нэгтүүлээ, давстай хоол хийн чир. Янз шүү дээ багцсан шүү дээ. Нэг өнөөдөр бичлэгт ямар хөө байсан бэ? Мэдгүй юм. За ингээд миний нэг завгүй өдөр ингээд дууслаа. Миний нэг өдөртэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Баяртай. Энэ жовч. Хаш. Oh, nice. За би Чинзогийн анаар No god. Будаатай уурах хийх. Үгүй гомонтой шүлтэй бол хийж байгаа будаатай уурах хийх жишээний.